Сайн байцгаана уу? Та бүхэндээ 4 сарын 22-ны даваа гарагийн энерги байдал ямар байх талаар хэлэх гэж байна. Энэ өдөр таны ирээдүйд орж ирэх ёстой шин сайхан өөрчлөлтийн эхлэл тавигдах ёстой өдөр болох болно. Таны амьдралд танд үйлчлэхгүй байгаа гэсэн тэр сөрөг бүхэн танаас холдож эерэг шин сайхан зүйлүүдийг орж ирэхэд туслах энергитэй өдөр болох болно. Таны амьдралд шилжилт явагдаж болохгүй байсан ялангуяа сөрөг энергитэй зүйл хаалганы цаана үлдэж шинэ хаалга таны өмнө нээгдэх болно. Ийм учраас та амьдралдаа шин сайхан өөрчлөлтүүдийг оруулахын тулд өөрийн зүгээс өөртөө үйлчлэхгүй байгаа сөрөг энергитэй гэсэн тэр бүх зүйлээ явуулах шаардлагатай. За өнгөний хувьд бол Чернелийн өнгө ээлтэй байх болно. Ингээд анхаарал тавьсанд баярлалаа.